За ингээд хичээл танилцуулга орсон гэсэн сурагчид багаар ажиллана. Тийм учраас багшны дотор өсний өвчин маш болон тогтоогоо задаад скейлтэй гэрээ өгдөг. Зүгээр. Дараагийн шоудад бас татна цэгнэ байгаа. За тэрийг нааш анхаарал өгдөө. Эндээс ихтэй нэг хүүхдийн тоосоо дурдаа нэгний зэрэг байгаа явчихдаг. За ямар үеийнсэн? Хөвчл. За хөвчл гэдэг баг байна. За За ингээд багийнхаа нэрийг нэгдүгээр мэдэж авах хоёрдугаар дугаар удаан эндээс эхлээд нэг хоёргээд нэг дугаар удаан бичиж аваарай гэдэг. За тэгэхээр багш нь багийнхаа зарчмыг хэлээд өгье. Багийн хүүхдүүд за нэг хүүхдүүд багш нь өөрөө сонгоч багийн ахлагч гэж бодоорой. Тийм учраас багш нь урамшууллын одоо тэмдэг өгнө. Багийн хүүхдүүдээ өсвөрдөө сайн уулзсараа урамшуулад явчихнаа. За асуултыг хариулахдаа альва зүйлийг тайлбарлахдаа нэг хүүхд хариулаад хоёр хүүхэд нэмэх байвал нэмээд явчихна. Нарийн бичиг бол хамгийн сүүлийн 5 хүүхдээс эхлээд одоо бичиг баримтаа бүтээж юм болчих шүү. Баярлалаа. Тэгээ эсрэгээр дараагийн хажуудаар 6 хүүхд бичиг баримтаа бүтээж 2 хүүхд хариулаад 3 хүүхд нэмэх юмар гэдэг юм шүү. Баярлалаа. За анхаарч байгаа хүүхдүүдээ анхаарч байгаа. Багш нь одоо нэг бичлэг үзүүлнэ. За энэ бичлэгийг сайтар анхаарч хараад энд ямар үйлдэл гарч ийн, ямар орчин гарч ийн, хэн юу хийж байгааг сайтар тунгааж бодоод багшаа асуултанд хариулах бэлдээд байж байгаарай. За дараагийн бичлэгийг сонирхорой. За анхаарч байгаа хүүхдүүдэд дараагийн бичлэг. Хан удуургийн гинтэргээс үрж сургуульд явж байгаа юм уу? Чим юм хийх юм бэ?
За хүүхдүүд чинь асуултыг хариулна. Энд ямар үйлдэлүүд хин ямар үйлдэлүүд хийвэ? За. Эхнийхтэй малангууд 6 сарын 1-ний тухай гарсан. 6 сарын 1-ээр хүн бүр хогоо хаяад тэгээд за үсэг бол хатаа спортын хэлбэр зөвхөн байсан. Маш их хог байсан. За өнөө хүүхдүүдээ за сайн байдлаас байгаарай. За дараагийнх нь ямар үйлдэл харуулсан бэ? Хин юу хийсэн бэ хүүхдүүдээ? За зорчигч нөгөө нэг улаан гэрлээ зам гарсан. За зөв. Зорчигч улаан гэрлээ гарсан юм уу? Эсвэл Улаан Багш нөгөө юу гарцгүй замаар гарсан. за гарцгүй газраар гарсан тий. За дараагийнх нь за чи 3 дахь шинээр болохоор креплийн хүчрхийл. за аав охинтойгоо гурав харьцаж байна тийм ээ. Гэр бүлийн ээж яагаад гэж гурав харьцсан байна. За сайн байна хүүхдүүдээ үйлдэлийг бол одоо тарсан юм байна. За энэс ямар хор хохирол үүсэх болоо хин юу гэж бодож байна? Нэгдүгээр үйлдэлээс за шөө өөр төвлөрсөн хүүхдүүдээ за хог хайснаас олж хүний эрүүл мэндийн сэрэмжлэл. За зөв эрүүл мэндэд сэрэмжлөө. Гаснаас олж өөрийнхөө болон бусдын амьд. За амь насрын төлөвчрөн. За шээ чимж үзэж байна. Харин гэр бүлийн хүчрхийлэл нь болохоор хүүхдийг хүмүүжлэхгүй Сэтгэл санаа. Оо зөв. За хүүхдүүд хамжаад өгөөрэй. Сэтгэл Санааны хямралд оруулна тийм ээ. Хямралд оруулна. За ингээд цааш нь яриад байвал мэдээж зөндөл олон хор хохирол байгаа. Тийм үү? Экологийн тэнцвэргүй байдал алдагдана тийм ээ. Амьсгалын одоо замын өвчин дэлгэрэх үүдэл болно гэдэг одоо сугаалаа. За тэгвэл өнөөдөр ерөнхийдөө бид нар юуны тухай ярилцахад байгаа бол хүүхдүүд тийм. Эдгээр нь ер нь ямар үйлдэл юм бэ? Болохгүй. Зохисгүй үйлдэл юм байна тийм ээ. За тэгвэл өнөөдрийн ансарыг тавьчих. 2 дугаар сарын 26. За тэгвэл бид нар өнөөдөр буруу зохисгүй хэн нэгний үүссэн буруу зохисгүй үйлдэлийн талаар харилцан ярилцаад тэр үйлдэлүүдийн хор уршиг юунд байдгийг түүнд чи олон хүмүүс хэрхэн яаж хандахын зөвлөгөө зөвлөмж өгөхын гэдэг талаар бүгдээрээ ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм аа. За бусдын бүгдээр өгч тийм үү? Энд өгч та. За инхээр бүгдээрээ зорилгодоо хүрэхин тулд дараах зорилт үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх болох нэ. За одоо бол ерөнхий ангийн хичээл хийх дэгийг өгчээ. Та нар хараад байна гэж бодож байна. За юу ойлгож байна, юу харагдаж байна? Ерөнхий дээгүүдийг зайн зөв багаараа харилцан ярилцаж санаа бодлоо солилцох хэрэгтэй. Эргцүүлэх болно бас сонсно тийм ээ. Дараа нь бага болон бусад багуудыг яаж ажиллах юм? Дэмжиж ажиллана гэсэн ийм төсвөр явуулна. За энэ бол нэгдүгээр үйлдэл бол багийн ахлагч нар байгаа. Тэгэхээр багийн ахлагч нар багтаа байгаа үйлдэлийгээ идэвхтэй сайн уншиж байгаа санаа бодлоо нэмэрж байгаа үйлдэлийгээ урамшуулаад явна. За хүүхдүүдээ багш нь үйл ажиллагаануудыг төвтөн тэгээд дугаарлан тавьчихсан байгаа. Одоо тэгэхээр бүгдээрээ 2 гэсэн төвтөг нэгэхээр. За.
За, ашиг утсан дээр анхаарч багш зааварчнараа өгье. За ингээ баг болгон 2 зураг өгсөн маа. Бүгд алгаар машаа тайлбараа сонсоорой. Баг болгон 2 зураг өгсөн байгаа. За энэ зурган дээр багаар ажиллаад энэ ер нь ямар үйлчлээ? Зөв үйл буруу үйл гэдгийг ялгаж салгаад үүний хор тохирол нь юу вэ? Засах харах зам юу гэж бодож байна вэ? Та нар эргсүүлж бодоод өөрийнхөө санааг дагаж өгсөн бичгийн цаасан дээр багийнхаа санааг хэмжлээд бичнэ. За хэрвээ эргэлзээтэй зүйл гарвал дараа өдрөөс за багийн тав хүмүүс баримтшиг өгөх гэж байгаа. Тэгээд дугаарлаж чинь нэгдүгээр за зураг нь ойлгомжтой байх учраас давж асууж болно. Нэмэлт тайлбарлах зураг байна. Тэрийг яаж засмаар байна? Багаараа багаас нэг шин гарч ирээд зураг тайлбарлаад санаагаа бусдаа болгосон шүү дээ. Багш нь хэнийг гарч иржээ. За гараад ир. За үйлдэл баг. Дэвшил баг. За дараагийн дэвшил баг. Үйлдэл баг. За.
За. Зураг яшин хараад байна ч. За. Танаа бол хэлээд ярьж байгаарай. Тэ. За, бүхэн анхааралтай сонсоод Нэгдүгээр цагаас гараа хүмүүс ингээд өдрийн хатаж юм үдчээ тэгээд тэрэндээ идэж уусан хог болон удааны тав тэгээд хогоо өсгөж явж байна. хүүхдүүдээр Энэ болохоор болохгүй. Хүмүүс хомсолтойгоор тэр хогийн савнд хийж өөрөө авч явж хогийн савнд. Хоёрдугаар цагаас гараа том ахын сүнгээ дээлэгч. Тэгээд энэ болохоор бусдыг гадуурхаж тийм дээлэх юм. Тэгээд хүмүүс байгалийн хамгаалахгүйгээс болоод эрүүл мэнд болон галаг арчин хоорондоо философийн тэгээд энэ болохоор дээлхийж даан учруулсан байнг таарчихгүй гэж айдас зүрх тийм ээ. Сэтгэл санааны дарамт орно. Учруулах хор хүрсэн гэж үзэж штэ бүгдээ тийм байгаад. За багаас нь нэмпүү ерөн болчоо. За бацмууд баг баяр хүргье. За. Эхний зураг зүгээр ярьж явж байгаа чинь. Энэ автобусны дотор энэ хавцаар бодлоо өдөж хөгшин настай хүн суулт тавьж байгаа. Энэ хөгшин настай хүн суулт тавьж байгаагаас автобус явж байхад урдуур нь хүн орох эсвэл машин тоормослоход хөгшин настай хүн уунж хөл гараагүй бэлтгэх аюултай. За. Энэ бол аль насаараа чухалж магадгүй. За. Харин хоёр дахь зураг нь бол энэ гэр бүлийн хүчрхийлэл байгаа. За. Одоо нэрээ зов. За, яас болж байгаа зүгээр байж байгаа зодод байна яа. Аль угаар цоцсон эсвэл уурсандаа уураа ширээ дээрх юмд анхаарлаа сайн хандуулаарай гэх үү те. За, цогтруулах ундаа болсон байна тийм. Энэс болон амьдчилгаан арга нь альнаас татчихж ухамсарлах хэрэгтэй. Тэгээд харин энэ автобусанд явж байгаа хувьд энэ хөгшин настай хүн суулгын явж өгөхтэй болохоор энэ бас ухамсарлах одоо өөрөө залуу хүн өнөө бэлтгэж хэмтэх юм ба хөгшин настай хүний ясны хэврэг болсон зэвчсэн байна. Тэгээд энэ автобусанд угаасаа хөгшин настай хүн суулгын явж өгөх. За багаас нь нэмтүүд байна үлдээ байхгүй юу. За баяр хүргэе. Хөгшин настай хүн гэж битгий яриараа мэдв. Тэгээ өдөр настай хүн гэж ярьж шүү заяа. Хүүхдүүдээ эндээ гарч ирээ зураг тайлбарлахдаа монгол хэлнийхээ хичээлдээ орон зохиолын хичээлдээ холбоод янзын сайхан яруу тод тийм ээ үгээ оновчтой сонгож зөв хэрэгж ярьж шүү. Ойлгосон. За баяр хүргэе сууж гараа. За дараагийн баг. Манай болохоор хоёр ажлаа гадаад хэллийн байдлаар байгаа. Аюулгүй эхний шугамдаа одоо өглөөнөөс нэг одоо биеийнхээ эд хөрөнгөөр ялгуулсан гадуурхаж байгаа. Тэгээд одоо энэ хүмүүс ганцаараа нухтай байдаг гэдэгт надад хэрэгтэй байдаг. Тэр хүмүүс өөрөөсөө ичээд өөрийнхөө контролыг одоо зүүн юм өөрийнхөө контролыг одоо эзэлж чадахгүй байна. Ойр татлынхаа хүнд одоо байна гэдэг хүндлээ хэлээд тэгээд өөрийнхөө сэтгэл санааныхаа байдлыг одоо бусдад хийж чадахгүй усан салхангүй байж чадахгүй. Одоо тэр хүмүүстэй та камер тэгээ шоочондоо хөгжчүүд одоо тэгээд эдгээр намайг шоотондоо би ийм байвал яах болоо гэж дандаа айцтай хямралын байлтай. Хоёрдугаар зурган дээр нь бас адилхан гадуурхлын байдалтай энэ дээл хөрөнгөөр нь биш бие галбар хичээл суулгаар нь гадуурхаж байгаа. Тийм учраас одоо бусад өөрөө одоо хүүхдүүд нь нийлдэг байлаа гэх юм бол басаар нь нийлж чадахгүй найр хүүхдтэй болж өөрийнхөө тийм сэтгэл санаагаа хэлэн татаагүй яаж чадахгүй би биенийг одоо хүндлэхгүйгээр ингэж гадуурхаж байгаа. Тэгээд одоо эднээс гарах заман гэвэл одоо энэ хүүхдүүд нь өөрийнхөө ухамсарлаж би энэ хүүхдийг өөрийнхөө оронд ингэж тавьж энэ хүүхдээ үнэхээр хэцүү байх юм биш үү? Ухамсарлаж. За багаас нэмэлт байна уу? Байхгүй юу? За тэгвэл баг. Энэ болохоор хүүхдүүд чиглэлээр байгаа.
20 настай энэ санааны бодлоос амсан зэрэглэлийн болохоор хүүхдтэйгээ зөв зөвхөстэй ажилласан. Хоёрдугаар болохоор хог аяж байгаа зэрэг байгаа. Хор өнөөс нь болохоор эрүүл мэндийн бие авах юм. Тэгээд зэрэглэлийн болохоор хогийн сан. За ямар нөхцөлд явж байгаа нам чинь? За тийм салхин дараач гарч байна. Та нар тэр харагдаж байгаа зүйлийг тийм ээ ямар ч бүртгэж хавгүй цэвэрхэн юм зүйлгэн дээр машиныхаа цанхоор яаж байна. За тийм ээ. За өөр багтан нэмэлт санаа байна уу? За энэ болохоор хэрэг би хогоо ахгүй ядаж жоохон ч гэсэн манай их орон цэвэрхэн байх биш. Дор гэж гомцлох хэрэгтэй. Энэ хөдөөгээр та зарим газар хоггүй зүйлүүд зарим хүмүүс хогоо ядаж энэ нэг цэвэрхэн газар хиймээр үлдчихээсэй гэж бодлоо. Бодохоор барахгүй өөртөө тийм ухамсар хандлага төлөвшүүлэх хэрэгтэй тийм ээ. За маш сайн байна. За баярлалаа. За хэцүү бодлоо баярлалаа. За хүүхдүүдээ энэ буруу үйлдэл гэж зохисгүй үйлдэл гэж юу хэлэх юм бэ? Дараагийн төсөл нэгээд бүгдээрээ хамтдаа нэг уншаад зохиё. Хэдүүгээр та нар ер нь энэ үйлдэл болохгүй гэдгийг мэдээд байгаа боловч одоо яг ямар үйлдэлийг буруу зохисгүй үйлдэл юм бэ? Хор хохирол гэж юу юм бэ гэдгийг бүгдээрээ хамтдаа уншчихъя. За буруу зохисгүй үйлдэл гэдэг нь хууль дүрм журам ёсны нэмжээг зөрчилгээ. Хүн санаатай болон санамсаргүй буруу зохисгүй үйлдэлийг тохиолдол байгаа. Энэ нь өөр болон бусдад ямар нэг хэмжээгээр хор хохирол учруулж хор хохирол гэдэг нь хийх зөрчил нэг хүн ерөөсөө амь нас сэтгэл санаа зөвхөн дагуул хор шиг учруулж гэнэ. За тэгвэл саяны бидний ажилласан одоо кейс маань энэхүү үйлдэл тохироод байна уу гэдэг үү? За өчигдөр тогтсон багшаатын сонгосон одоо зургууд бол ихэвчлэн дандаа та нөхдүүдэд хамааралтай та нөхдүүдийн орчныг хүрээд болж байгаа ийм зургнуудыг сонгож авсан юм аа. Тэгэхээр энэ бол яг уу гэхээр ийм үйлдэл сургуулийн орчинд ийм үйлдэл хүүхдийн насн дээр хийж болно болохгүй гэдгийг та нарт амьдаа ойлгуулж хичээсэн шүү. За одоо бүгдээрээ дараагийнхаа ажилдаа оръё. За дараагийн дугаар тавьсан нөхдөд нэгээрээ жаахан урдаа ажил явуулъя тийм. Дараагийн тийм дөрөв яг ингээ 2 3 4 гол ингээ цаашигээ яах вэ? Дараагийн цаг авах юм. За зураг авсан бол нааш анхаар хөвгүүдээ ажлын дараалыг сонсороо. За багш нь ингээд орчин өгөгдсөн ийм зураг өгсөн байгаа. Таашийн хуудас өгсөн байгаа. Тэгэхээр жишээлбэл одоо энэ багийн чиний ханаа за хөгжил багийнхан гэхэд сургуулийн орчинд гэсэн ийм одоо даалгавар өгсөн байна. За энэ яахан гэхээр энэ одоо заахан ургуур царайсан одоо энэ тэмдгийн доотлол та нар өшөө саяны бидний ярилцсанаас гадна одоо өшөө санаатай болон санамсаргүй янз бүрийн зохисгүй үйлдэл юу байна вэ? Та нарын нүдээр харж байгаа. Тэгвэл тэрний одоо хор уршиг нь юу юм бэ гэдгийг энэ гурван багнаас бичээд дараагийн одоо энэ инээсгэлсэн энэ смайл дээр бол түүнийг засах арга зам чи өөрөө хэрхэн яаж хандмаар байна, юу хийж ярьж засмаар байна гэдэг санаануудаа энэ дээр бичнэ. Тэгэхээр 3 хуваагийн орчин нь яг 3 үйлдэл бичвэл сайн байна. Цагтаа багтахгүй боломжоор бичээрэй. За ингээд цаг тавтаа. Сайн санаагаа давхардахгүй. За өөр асуулт тодорхойлж байна. Жишээлбэл ингээд олон нийтэд тийм за. Тэгэхээр саяны ярьсан буруу зохисгүй үйлслүүдийг бол бичих хэрэггүй тийм үү? Өшөө бас санамсаргүй үйлдэлд орно гэдгийг бодцоорой өгдөө. Санаатай буюу санамсаргүй зохисгүй үйлдэл гаргаж ярьсан шүү дээ. Тэгээд өөрснөө боломжоор
За мэдэн болсон баг дараа бүрээ өгсөн. За, цаг хүрч байна хүмүүдээ. Цаг ер нь болж шүү. За цагсан. За багт хэлбэрээ. Багт шүдэшнээ гарч ирээд. За наач тийм скош бид байгаа наа гэдэг. За төгсөлөө. Яг санаа тэгээд нэмж өгдөөч. За харч яг надад ингэж барыг наач болж байна. За тийм наач. Багийн хүмүүс асууж асуухгүй гэдэг зашмыг багш хэлчихсэн байгаа. Одоо 2 хүүхд гараад 3 хүүхд нэмэх юм байвал нэмнэ. За гараа хүүхдэд одоо усбай дуусах болохгүй ч юм шударга хүүхдэд хатсаа. Болморгүй тэд гараад ярьчихна. Хүүхдэд түрүү багаараа хэлцтэй ярьчих чинь шүү дээ. За багууд энэ ингээд төгсчих. Хамгийн ихний ажил хийний ямар баг байна вэ? За багийн нэрээ тайлбарлаад дараа энэ өсөг байна яриараа. Анхааралтай яг ийшээ цогцоод өгөрөө танилцаа. Тэрийг наач хөнөө наачих цаа. Санаа наач. За манай гүйцэтгэл баг гэр бүлийн орчинд буруу зөвлөгөө үзүүлсэн болохоор гэр бүлч уршигэл гарч байгаа. за Тэгээ энэс яг зэрэглэх вэ? Эцэг их нар нөгөө хүүхдээ хайр хандж за хоёрдугаар гэрүүл машин гэрүүл гараад дандаа болдог. Нэг нэгнээсээ ойлгож санаа бодлоо зөв илэрхийлж гэр бүлийн өөргөө бидүүд хэрэгж байгаа. за Согтын гондог хэрэгжүүлж за өөр бүхэндээс согтын гондог ихээр хэрэглэхгүй. за ихээр хэрэглэхгүй байх юм бол энэ асуудал тэстэй болно гэж тийм ээ. За энэ өмнө хүмүүсээ та нарыг өгж орж байна. За баг баяр бид хоёр зүйлийг эцэг их нар гэж яаж болохгүй хүмүүсээ. Эцэг эхчүүд гэж чуулчууд гэсэн төсөл байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг хэрэглэн за дээр бас нэг хэлэх ёстой юм. Гэр бүлийн гишүүд үүргээ биелүүлэх гэж ярьж шүү хүмүүсээ ойлгосноо. За баярлалаа. Дараагийн багийг гал гаргах. за Гал гаргах гэхэд хүмүүс ингээд гал асааж тэрийг сайн унтаад явахгүй учраас санамжлахгүй гал гаргах. Тэгээд
Баярлалаа мэт байгаль орчныг танаатай газар сонсохоор уус аваад модын хэлсэн байгаа. За. Тэгээд энэ таанах одоо энэ байгалийн амьсгал одоо байгалийн амьсгал амьсгал хаваатан гашин ажил таанах хүмүүн жаа энэ учраас байгалийн амьсгал амьсгал нөгөө байгаль гэсэн аюултай ажил. За энэ болохоор гарах арга замууд том ургаасаа авчиж анзаарахтай жаа. Хүмүүс одоо хайрцуугаар тэр нь одоо асаад гал гарч юм уу юм уу гэсэн гарч магадгүй анзаарахтай том ургаасаа авчиж анзаарахтай. За байгаль орчныг санаачаа бодсон гэдэг мод урмын наваатаа ихтэй одоо шашгаа гэж байгаа. Одоо тав нуруу нэгжээ одоо асаач бараа сэрүүлэх байгаа. Сэрүүлэх бол одоо байгаль орчныг махбод байгаа. За энэ байгууллагаас энэ таамагтай одоо энэ байгаль орчныг байгаа. Байгаль орчныг шүүхтэй хитэн жилийн дараа манай тийм За, сүм хайр журнал үжтэй. За, баярлалаа. За. сонсож сургалтад илдэг байх. За, өнөөдөр газар илдэг болсон харцсан тийм ээ. За, дараагийн дүү цаач скошнаа унаад марч. За, на дундаа марцгоо. За, тийм. Манай хөгжил бод тэгээд сургуулийн орчин хэлцээтэй болсон. Тэгээд сургуулийн орчин болохоор амтыг санаад орсон сонсоогүй сургуулийн орчин ахлах гэх юм шиг байна. За, тэгээд кодоор маш их үлддэг. За, ашиг бас тоос. За, тэгээд энэ нөгөө сэргийлэх арга зам болохоор ахлагийн нь болохоор өөрсдөө мэдрэх ахлагийн яг ахлагийн шиг байна. Дуунангийнх нь дуунгийн шиг. Кодоор үлддэг болохоор тийм их завшилгаанаар юу гарч нойл орчихгүй аа. за, Тэгээд бас завшилгаанаар юу сайн харахгүй. за, Тэгээд багшиг нь томсорлох нь болохоор кодоор таахта дандаа мэдлээ. Тэгээд юу хичээл дээр хичээл дээр ашиг аваад за баярлалаа. Өнөөдөр багийн ажлууд ерөнхийдөө бидний амь амьдралтай өдөртмөн амь амьдралтай маш холбоотой ажил байсан. Энэ дээр багш ганцхан санаа нэмэлтээ гэж бодож байна. За тэр ашнагийн сурагчид дунд ангийн болоо багийн хүүхдүүдэд ээлгээд аваад коридороор одоо хамаа замбраа өгүүлэх тийм ээ. Бас тодорхой цагтаан тэр нойлороо өөрчлүүлэх. За багшийнхаа одоо үг яриаг сайн сонсох хичээлд анхааралтай оролцох эдгээр маань бүгдээрээ манай анги сургуулийн зорилготод орсон байдаг үйл ажиллагаа учраас энэ бол хүн бүхний толгойд одоо бодогдож байгаа гэж бодож байна. Ингээд та нар ийм үйлдэл хэрвээ санамсаргүй гаргадаг бол энэс хойш би яамаар юм бэ гэдгийг дотор сайн бодсох хэрэгтэй шүү дээ. За дараагийн үйл ажиллагаанд орох бүгдээрээ. За дараагийнхаа. За тэнд юу байна вэ гэхээр сурагчид өөрийнхөө үнэлэх байгаа. Тэгэхээр 7 шиг багш нь 7 хүүхэд бодоод тооцмаа. Тэгэхээр нэг маш хурдан аваад доор нь өөрийнхөө нэрийг бичээд за ингээд зөв 3 үйлдэлүүдийг ялгаж яах нь зөвөр нь бичээд 3-ын чигтэх нь байна. Тэгээд хажуугийн хоногтэр тавьчаа багшнаа даанаа. Зөвлөд явчихна 3-ын хугацаанд тавьж. Тэгээд доор нь нэрийг бичээд бүх 5 хүүхэд даалгавраа үүсгээд болондоо тавьчаарай. За энэ даалгаврыг ердөө 2 минутанд үүсгэх. Зураг хараад Тэмчилгааны хүмүүсээр баг багтаа. Миний даас бичээд энэ даалгаврыг бичээ.
За. За нэрийн бичээд хийсэн даалгавруудаа гүйцэтгээд хажуугийнхаа ширээний үндэс дээр тавьж багш нь хураагаар гаргаж авчиж. За. За дараагийн төсөв задлаад дараагийн төсөв задлаа өгдөө. Дараагийн дугаараа төсөв задлаа. За зургийн төсөв задлангууд дотроос нь ногоон цаас ягаан яг хүүхдийн тоогоор гарч ирнэ. Нэг хүүхд нэг ногоон нэг ягаан цаас авчихсан үү тийм. Нэг ногоон нэг ягаан цаас. Маш шүү. За. За цааснуудаа нана тавьчаад нааш анхаарах шүү хараа. За одоо юу хэлж байна вэ гэхээр буруу зохисгүй үйлдэлүүд санаатай болон санамсаргүй байдгаа гэж ярьж байгаа. Тэгэхээр бүгдээрээ одоо жоохон орчиндөө ойртуулъя. За та нар энэ хичээлээс ямар үнэт зүйлийг ойлгоо. Ер нь юу буруу үйлдэлт, юу зөв үйлдэлт орох юм бэ гэдэг юм сая бас өөрөө өөрсдөө өгнөд ажилласан шүү дээ. Тэгэхээр одоо бодож байгаа ногоон цаасан дээр манай сургууль, манай ангийн хэмжээнд ямар санамсаргүй зохисгүй үйлдэлүүд гараад байна вэ? Тэрийг ногоон цаасан дээрээ биччихээд хажуудаа байлгачих. Ягаан цаасан дээрээ чи өөрөө юу гэж зөвлөмөр байна вэ? Одоо энэ хичээлээс олж авсан мэдлэгээрээ энэ хичээлээс олж авсан өөрийнхөө одоо санаа бодлороо чи тэр хүмүүст юу гэж хэлмээр байна? Тэр хүүхдүүдэд юу гэж хэлмээр байна? Яах юм бол бид нар ерөөсөө зөв төлөвшөлтөөр зөв сайн хүмүүс болох юм болоо гэдэг санаагаа ягаан цаасан дээрээ биччихээ сууж байгаа юм. Тэгээд хажуудаа тавьчих. Бас нэрээ тавина шүү дээ. Хоёр цаасан дээрээ нэрээ тавина. За бичсэн гараар өрөөсөдөө бичсэн гараар өрөө нэг их олон үйл бичихгүй шүү дээ. Ерөөсөө бүр хамгийн наазахын нэн тулгамдсан асуудлаар бичнэ. Олон үйл бичихгүй шүү. Саяны шиг 3 4. Чиний оролцоо юу байх вэ? Чи юу чадах вэ? Ганцхан л юм болж ирээ. Ерөөсөө хараад игээд үнэхээр энэ буруу үйл миний бүр эгдүү хүрээд байдаг. Дургуй цаадаа хийсэн юм аа. Энийг их нэг засчихсан яана гэсэн юм бичнэ шүү дээ. За. За бид бас гараар өчөж өгнө дээ. Бид бас яана. Ногоон цаасан дээрээ юу өчгөө, ягаан цаасан дээрээ юу өчгөө гэж байна. За гараа өгье. Гараа өгье. Цагт бодоо. За сайн байна. 3 4 за сайн байна. Шо. За одоо болсон. Бүгд үдгээ тавья бусдыг сонсъё. За чиний санааг сонсъё. Гол тусагчны санааг. Ногоон цаасан дээр юу өчвэ? Ягаан цаасан дээр юу өчвэ? За бусдын энэ зүйлсийг зөвшөөрөлгүйгээр авах яадаг гэж байна. Энэ бол буруу зохисгүй үйл юм аа. За яагаасаа гэж бодож байна. Ямар зүйл байлмаар байна? Хүнээс одоо юмны авч асууж За зүг баярлаа. За дараагийн Хараалын мохоо маш их. За хараалын мохоо маш их гэж байна. Миний хэлбэр зөв боловсрол зөвшөөрөх. За зөв боловсон харьцаж уурчлах хэрэгтэй байна. Би үүнтэй хараалын үг хэлмээр байна гэж байна. За тэгэхээр ингээд хүн болгоны санаа бол өөр байгаа. За энэ цаасыг та нар хичээлийн төгсгөл гарахдаа ногоон цаасаа дислайкн дээр наагаад гараарай. Ягаан цаасаа лайкн дээр наагаад гараа шүү. Одоо биш. За дараагийн хамгийн сүүлийн даалгавраа гүйцэтгэх өгдөө. Тутуу задлаарай. За нэг бичгийн цаас хүсэж байгаа шүү. За энэ дээр яаж шийдэх гэхээр бусдыг буруу зохисгүй үйлдэхгүй байхын тулд зөв хэвшил дадалтай болохын тулд ямар өрөө бичмээр байна вэ? Бацгаа ярьж байгаа 2 минутын дотор нэг өрөө бичиж. За тэгээд 2 өрөө шалгуулаад 2-оос нэг өрөөгаа ангидаа өрөө болгож гаргана. За 2 минут бичээрэй. За Наан наримчийн дараадаг асууж эсрэгээр уус манасаа ихтэй наримчийнхаа үг өгч байгаа.
За нэг минутын дараа өрөө. Хүрээнд ямар ч байж байгаа. Сургууль дээр олон нийтийн хүрээнд ямар байгаа даа. Гэр бүлийн хүрээнд ягаасаа гэж бодож байна. Нөө орчингуудаа болж байгаа биш болно. Эсвэл зөвхөн өөрийнхөө сургууль өөрийнхөө айлтны хувьд ямар байна вэ гэж босноо. За. За, ерөнхийдөө багцсан байна. За, багуудыг урьж байна. Нарийн чи үзгээр тавиарай. Багуудыг урьж байна. Дараагийн гişи өрөөгөө бариад гараад ирээ. Өрөөгөө уртаа бариад ирж байгаа. За. За, өрөөгөө. Ингэж барьж байгаа. Хамт олондоо сайхан. Чамд шиг яруу тод уушаад. За, харж байгаа хүмүүс анхаар яагаад гэвэл нэг өрөө амьтаа шалгаруулна. Хамгийн зөв зохистой, хамгийн уг оновчтой сонгосон, хамгийн одоо зохион байгуулалт болохоор тийм үрээ. За. Башаарай. Дадал. За, үгийн үйлдэл болгож, үйлдэлээ дадал болгоцгоё гэсэн үг харж байгаа хүмүүстээ дараагийнх нь хүүхдүүдээ буруугаа хүлээж сурцгаая. Өөрийгөө иш байж зогсож байгаа хүмүүстээ. За. За, зөв болгосон элдэг байхыг уриалъя. Зөв үйлдэл хийж буруу үйлдэлээ цэгнэ гэж байна. За, энэ дөрвөн үрээг уншиж анхаарал хүмүүстээ ер нь аль нь бол бид нэр хэрэгжүүлчмээр юм шиг санагдаж байна вэ? Аль үрээг сонгох вэ гэж бодож байна хүмүүстээ. За, зөв үйлдэл хийж буруу үйлдэлээ цэгнэ гэсэн үг юу? За, энэ дээр санал хүмүүстүүд гараа өрчгтэй. За, тэгвэл дараагийн 3 хүрээнд гараа өргөрөө хүмүүстээ. За, 4 хүрээнд гараа өргөрөө. Энд чинь шудраг хүний шалгуур болоод байна шүү дээ. За, 5. Юу, энэ дээр хүмүүстүүдээ буруугаа хүлээцгээе гэдэг дээр гараа өргөж шүү дээ. За, шудраг хүний шалгуур шүү. Багад дэмжиж болохгүй шүү. 1 2. За, дараагийн зөв үгээ үйлдэл болгож үйлдэлээ дадал болгоцгоё гэдэг дээр. За, олон юм байна. Царай хараагүй баха. За, тэгэхээр үгээ үйлдэл болгож үйлдэлээ дадал болгоцгоё гэсэн өрөөг бол бид нар ангидаа төвшүүлж байна гэж ойлгож байна гэж болов уу? За, энэ өрөөг гаргасан баг хамт олондоо баярлалаа. Бүгдээрээ хичээлээ дүгнэж ажилласан тул энэ ямар нэр яагаад өгсөн юм бэ манай баг гэж бодсон байхаа өгдөө. Тэгэхээр энэ өөрөөтэйгээ холбогдоод ерөнхийдөө яагаад үйлдэл гэж нэр өгсөн бэ гэхээр та бидний үйлдэл зөв байх юм бол зөв хэвшил дадал биднэрт яасан төвчсөн тийм үү? За, тэгэхээр зөв үйлдэлтэй зөв хэвшил дадалтай хүмүүс дандаа дэвшил гаргаж хөгжиж байдгаа гэсэн энэ санаагаар өгшин энэ бага нэрсэн юм шүү. За, ингээд миний хичээл бүхэгтэй хандаж анхаарал тавьж хамтран ажилласан сурагчдаа баярлалаа. Гартаа дайк дислайка наагаад гараарай баярлалаа.